Эрчим хүчний сайд цалин 10%-аас илүү нэмэхгүй гэж мэдэгдснээр энэ салбарынхан маргааш ажил хаях нь тодорхой боллоо. Харин иргэд эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ эрчим хүчний үн нэмэхийг эсэргүүцэж байлаа. Үнэхээр цалин хэцүү болоос аргагүй л багт цалин тийм үү. Одоо цалин юм бах байх чинь тэгэхээр өөр яах вэ? За одоо ажил хайх нь хэцүү ч гэлээ одоо бас тэгэл шаардлагатай байгаа учраас одоо нийгэмч хэцүү байна шүү дээ. Тийм хүмүүс ч бас цалин мөнгө хөрөлцөхгүй байна. Тэгэхээр одоо бас тэдгээр хүмүүс ч гэсэн өөр аргагүй болол гэж байгаа гэж ойлгож шүү дээ. Ер нь бол тэгээд эрчим хүчний салбар хэлэх Монгол улс угаасаа л тэгээд ажиллах хүч болгоно угаасаа бүгд л ер нь бол цалин мөнгө ер нь бол бага л байгаа шүү. Ер нь бол эрчим хүчний салбар гэлтгүй тийм шүү. Одоо сая усны мөнгө нэмэгдсэн. Тэгэл одоо эднэр өөрсдөө зохицол тэгэл тэрийг дотроо шийдчихэд болдгоо багтаал гэж бодож байна. Зөвхөн эрчим хүчний салбарын бол яг эрчим хүчний нэмэлт хүсэж байгаатай адилхан. Үүнийг одоо энэ бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс байна тийм. Эрчим хүчний үн нэмэгдлээ ч гэсэн ард түмэндээ олон бус хүмүүсээ дарамт учруулахааргүй хэмжээгээр учруулахгүйгээр бодлого хэрэгжүүл ёстой л байх гэж бодож байна. Одоо эрчим хүчний үн нэмэгдэнэ гэдэг чинь дагаад одоо бас л тэгэл нөгөө өргөн хэрэглээ ахын барааны үн бас дагаад өсөж шээ. Тэгэл бас л бидний одоо нуурын дээр ачаал бас л нэмэгдэх л байх та одоо тэгээд